Ер нь монголчууд энэ байгаль дэлхийг шүтгэхдээ ямар зан үйл дэлхийн ертөнцтэйгээ юугаар яаж харьцаж гэнэ гэж одоо үздэг байсан юм. Энэ талаар бол одоо сурвалж түүх хэлдвэ юмд одоо дурдсан юм юу вэ? Нууц товчлаа шүү дээ. Одоо хамгийн бидний сайн мэдэх Чингис хаан Бурхан алдан дээр гараад дайн байлдаа хийхээ өмнө Алтан улсад айлхаад өгнө хамгийн төлөө тийм үү. Би өөрөө ингэж одоо үндсэндээ дайн байлдаа хийгэж тэмдэглэлүүд авчирсангүй шүү. Одоо өөрөөсөө тэд буруу хэрэг хийгээд тэрийг би эсгэхээр явлаа. Та энийг одоо зөвшөөрүүл гэж байгаа шүү дээ. Тэр чинь өөртөө тийм үү. Тэгээд Бурхан алдан уулан дээр бүсээ Үзүүгээрээ гэж хаад тэгээ одоо балгаагаа авч байгаа. Балгаагаа тавиад тэгээс өвдөг зөвхөр суугаад хоёр гараа ингээ өргөө тэнгэрт ирсэн байдаг шүү дээ. Энд чинь бол тухайн үед хааны л одоо хийсэн шинэ юу өшил бах л да. Тэр чинь өмнөөсөө нөгөө хөнөөгөө үеэс л уламжлал ирсэн те. Тэгэхээр ясна. Одоо тийм л юм байж явсан байна. Төрүүн одоо хөтлөн тэр Ганбат доктор хэлчихлээ. Тэр Вайнштейн үлээ. Ямар судалж үлээ? Николас Вицсен Николас Вицсний газрын зураг дээр та төрөө үзүүлж байсан тийм. Тэр модонд ууланд одоо ингээд хоёр гараа алдлаад ингээд одоо Николас Вицсний чинь 17 дугаар зууны 1664-өөс 65 онд явж исэн Голландын худалдаачтай. Тий 17 дугаар зууны үед тэнд одоо өөр шүтлэгт улсууд ингэж гараа алдлан модонд одоо мөргөж байгаа ийм зураг тийм ээ. Гэтэл нуус товчоонд 103 дугаар зүйл шиг санаж байна. Бурхан халбанд бүсээ гэлдрээд тэнгэр нарандаа ингэж мөргөлөө гэж. Хөнөөнөр нар сарыг одоо мөргөдөг байлаа гэж. Содрын чуулганд мөн бий. Гэтэл иймэрхүү юмыг манай Монголын юм биш ээ. Одоо тэр би юу гэж хэлэх гээд байна? Монгол улсын ерөнхийлөг шийдэн жилийн өмнө Монгол ёслогоо гэж нэг юм гаргалаа. Тэгээ нөгөө Монгол ёслогоог бол одоо ингээд гараа үргэж ингэж яасан нар ингэж Монгол ёслогоо хийя гэж. Тэгээ одоо саяхан нөгөө шууган болоод нөгөө мөнгө нөгөө ямар гэнэ урсгалын нэг талаар нэг иргэний шууган болоод өнгөрөөд. Энэ дээр энэ одоо ерөөсөө энэ монголчууд бол тэр мөний юмар ёслдог юм байна. Энэ төр гэж. Тэгэхээр ингэж хэлбэрх явдал байна. Энэ ёслогоо одоо чинь ийм ёслогоо Монголынх мөн үү биш үү? Энэ бол эртээр үеэс л ерөөсөө монголчуудын ёслогоо байсан. Монголчууд Хятадын түүхэн сурвалжид тэр Сэмацаны түүхэн тэмдэглэлд хөннөө нарын одоо зочил дайлж байгаа тэр уул усандаа мөргөж шүтэж байгаа тухай өгүүлж исэн тэмдэглэл. За тэгээ сүүлд нь тэр Дженкинсон Английн дипломатчууд тэр уг нь бол санаа нь Хятадтай нөгөө торгоны замыг хайж олж холбоо тогтоох гэж исэн хүн. Тэгээд тэр хүн гэж Каспийн тэнгис хардлаан тэнгисийн дагуу явж нэлээд тэнүүчилж бидэрч яваад сүлдээ оллого буцсан. Тэгтээ ганцгоосон буцаад явах үгээд тэнд оршин сууж исэн хүмүүсийн талаар тэмдэглэл хийсэн. Зангуулын тэмдэглэл. Зангуулын тэмдэглэл хийсэн. Энийний дараагаар 1664 оны үед тэр Николсон гэдэг хэмлээ Вицсен одоо явж өнгөрч шүү дээ. Тэгтээ тэр хүн Христофор Колумб дэлхийг нээлээ гэдэг шинэ ертөнц нээлээ гэдэг шиг том нээлт хийсэн шууган тарьсан Европод. Их газрын гүн рүү. Их газрын гүн рүү яваад тэр огт мэдээгүй таниагүй юмнуудын бүгдийн зураг тэмдэглээд гаргаад ирсэн. Тэгээд тэр газрын зургийн нэг сони юмны үхтэр тэр чинь нөгөө тайлбартай явж байгаа. Одоо өөрхий тэр нэг хэдэн хоёр хүн ингээ сууж байгаа нэг нь алгаа хавсраад намжлан сөхөрсөн байгаа нөгөө нь гараа аллаа дээш ингээ харуулсан байдалтай ингээ зурцсан байгаа. Тэгээд тэрийг бичсэн байгаа. Энэ хүмүүс уул усандаа мөргөхдөө тусгайлан овгор шорондор юм өндөрлөг газар. Өндөрлөг газар юм уу? Эсвэл одоо нам тэгшгэн газар бол шороо тусгайлан овоолж байгаа. Голд нь шон зоогоод гэж. Мод зоогоо. Тэгээд тэр модныхоо үзүүрт нь улаан давуу хэмжүүлнэ. Үгүй бол улаанаар бодсон байна. Энэ юу илэрхийлж гэнэ үү? Нарыг илэрхийлж байна гэж. Энэ хүмүүс нарандаа мөрөхийн тулд тэр тусгайлан энэ овоо газар бэлддэг байсан гэж. Ингээд тодорхой бичээд өгсөн. 17 дугаар зууны энэ хүний одоо тэмдэглэл бол монголчуудын уламжлалт дээр улхан давцаг газруудад саглагар модыг дахиж тэгээд одоо нөгөө тэнгэртэйгээ хайрцдаг байсан тэр ёслолын үйлчлийг бол яг л одоо этник төрслөгээр ингэж хийсэн байна шүү дээ. За тэгээд одоо энэ бол одоо монголчуудын язгуур мэдлэгээ байлвал тэр Монголын ерөнхийлөгч одоо Монгол ёслогоо юмаа гэдээ ингэж байсан юмыг бол ерөнхийлөгч бас юу гэж хэлсэн байна вэ гэхээр хөнөөгийн тухай жүжиг Хөнөөгийн домог гэдэг жүжиг театр тавигдахад
тэндээс Монгол ёслогоог их сайн манай уран бүтээлчид судлаад энэ Монгол ёслогоо гэдгийг тэр жүжигэн дээрээс хараад монголчуудаас ханд болгосон хэрэгэ гэж ингэж хэлсэн байгаа. Тэгээд судлаа тэр уран бүтээлчид нь ч гэсэн одоо бас төвчдтэй хамтарч ингэж яасан байлгүй. Энэ мэтэр манайхан өөрийнхөө юмыг гадны юм гэх. Ийм юм зөндөө байна. Хуучин монгол хүн ер нь яаж хоорондоо мэндэлж хүндэлдэг байсан юм бэ? Одоо та хоёр бол уулзвал ингээл гар барайл мэндэлдэг. Энд чинь гар барьдаг инээ тэрэ чинь одоо хуучин байсан уу? Бүдүүнийг ялах гэдэг байсан биз? Тий. Ерөөсөө зайнаас бид түрүү нэг монгол хүний гүн ухаан яриад байгаа даа. Монгол хүний философи хотцсон хүнийхээс их өөрөө гэдэг. Тий. Одоо хөдөөөр явж байгаа хоёр морьтой хүн бол зөвдлийнхаа хөлийг мартал үүсэн шүү дээ. Мэдчихнэ. Сайн байна. Таны хүндлэл гэсэн үг тийм биз? Янз бүр шүү дээ. Тэгээд ганцхан одоо бидний нөгөө угтан зологдог ёс чинь нөгөө золох гар зүгээр гараа одоо жишээ хоёр ингээд яг энэ тохой төш шүү дээ чинь би юуныг би таныг гэдэг үстэй. Тохой төш би юуныг төшөж дэмж явна гэсэн мэдчилгээл явж байгаа шүү дээ. Өөр ирчнээс тийм. Одоо юуны үед ч гэсэн 20 хэдэн оны үед учир нь золгоо гэж зөндөө үг байгаа шүү дээ. Орсууд одоо Монголд орж ирээд тэгээ нөгөө ингээ гар барих гэхлээр лам нар гараа ингэж арталтаа нуугаад ингэ ухраад байдаг. Нөгөөх нь одоо тэр их муу ёрын буруу ёслогоо хийх гээд байгаа учраас дайлж байгаа хэрэг л байна. Алга ташхинд ч бүгд буруу ёс шүү дээ. Алга ташхич одоо нөгөө буруу юм байна. Английн харим колонцлох гээд одоо орж ирж байгаа төвдүүд алга ташаад байсан. Англичууд баярлаад байдаг. Бидний талархан ухтаж авчих юм гэдээсэн. Гэтэл нөгөө муу юмыг зааж зүрийг үргэж ийсэн. Уг нь том хийгээд байгаа шүү дээ. Тэгээ монголчууд ч гэсэн лам нар одоо ингээд ийм соёлын ялгаанууд байна тийм. За тэгвэл бид өөрөмжлөл байгаа. Энэ ягаад би зохисхан юм ярьж байгаа юм бэ гэхээр за одоо Монгол улс ингээд цаашид уламжлаасаа ямар үн цэнцэлүүд авч яваад бусдын юмыг одоо шингээгээд ингээд явхад энэ үн цэнцэлсээ тээж явхад одоо ер нь юу анхаарах ёстой вэ? Жишээлбэл одоо сая бэнчилгээ гэлдэгчлээ олон юм дээр ярих юм бол бид олон юм ярина тийм ээ.